ертөнцийн хоёулаа зугаалan Цолон шиврэг бара бидний нарбан Hi guys, өнөөдрийнхөө vlogтой тавтай мөрөл. Тэгээд маш олон удаан хугацааны дараа эргэж ирж чадаа баяртай. Тэгэхээр өнөөдрийн vlog маань болохоор айгүй гоё сонирхолтой vlog байгаа. Тэгээд би LA-д ирээд энд 1 сар гаруй амьдрахаар болсон. Өнөөдрийнхөө видеогоор та нарт би гоё энэ гэрээ танилцуулъя гэж бодлоо. Тэгээд энэ гэр маань болохоор 2 өрөө, 2 нойлын өрөөтэй, тэгээд том өрөө галтгоотой. Би болохоор энд 1 сар би төвгийн ээж, төвгийн дүү, жавха бид 3 хамтдаа амьдрах гэж байгаа. Тэгээд бодгоос манай холоо миний ихч маань ирж зүгээр нэг 7 хоногор визит хийж байгаа. Тэгээд энэ гэр нь болохоор надад бүр амар таалагдчихж байгаа. Тэгээд төвөө бид 3 бүгэлж өгсөн. Тэгээд бас хайртай баярлаа гэж хэлье. Ийм гоё байранд бид 3-ыг байлгаж өгч аваад маш их баярлалаа. Гоё тайван амраад энд үзэж харах юмудаа үзээд яваарай гэд 1 сарыг бид 3 төгсөн. Удахгүй төгөөдөө олцснаа. Тэр аюу гоё юм төлөвлөсөн байгаа. За тэгэхээр өнөөдрийнхөө видеонд бүгдээрээ орцгоё. Ийм гоё том өрөө тэг галтгоон ингээд цогтой нэг өрөө болцсон байж байгаа. Том өрөө нь болохоор ийм гоё буудантай. Тэгээд энэ буудны нь болохоор Италид аюу гоё гар аргаар хийсэн custom софа гэж надад тэр хүн нь хэлсэн. Тэгээд ийм гоё ТV байна. Энэ гэрийн хамгийн гоё юм надад амар гоё цэвэрхэн санагдсан. Энд зүгээр ингээ 2 ширээ тэгээд энэ гоё жижиг хэрэглүүд нь амар гоё. Тэрстэй гоё газ. Ваа. Тэгээд энэ гэрийн хамгийн гоё юм амар их талтай. Hi guys. Тийш яхан бол ийм гоё. Чимлүүд байна. Эдгээр нь айгуу гоё гэрийг амар гоё чимж өгд юм билээ. Тэгээд эндээсээ ингээ явангууд бид нар хоол идэх юм гоё ширээ байна. Ширээ байгаад энэ ламп нь надад бас амар гоё таалагдсан. Энд болохоор миний хамгийн дуртай хэсэг нь болохоор галтгоо. Яад вэ гэхээр яг гоё галтгооныхаа энэ хэсгүүд нь айгуу таалагддаг. Бид нар хоол хийхэд ч ихсэн айгуу гоё тохиромжтой гоё байгаа. Тэгээ цаанаасаа бүх энэ хэрэгслүүд аяг тав бүх юм өгцөн байд юм лээ. За одоо бүгдээрээ миний өрөөл оръё. Жавха ээж хоёр болохоор нэг өрөөнд байгаа. Тэгээ би болохоор нэг өрөөнд байгаа. Миний өрөө болохоор тадаа ийм өрөө байна. Би аль хэдийн юмнуудаа өрөө тавьсан байж байгаа. Энд болохоор би мейкап хийдэг. Мейкапд болохоор би шийдсэн organize хийгээд. Тэгээд ийшээ харах юм бол энд дахиад нэг том төл байна. Амар их төлтэй байгаа зингээр. Амар гоё тэгээд би гэртээ бол айгүй их зураг авахулж байгаа. Зураг авахлахад ч айгүй гоё цэвэрхэн гоё юм бэлээ. Бүх юм нь юм цагаан болохоор тэгээд сайн эсээ ажиллаад байна. Тэгээ энд болохоор ийм юм цаанаасаа өгсөн байсан. Тэгээ би юу тавих уу гэж харж агаад готлнуудаа тавьсан. Энд болохоор миний одоохондоо 6 дүмсөг байгаа төвлөрүүд байна. Энэ болохоор миний 6 дүмсөг байгаа бас төвөл, готол гоё юмнууд байна. Тэгээ манай өрөөнд дахиад нэг юм ТV байгаа. За энэ мэдээж орны хэсэг байна. Тэгээ би орны хажууд талын баннери хэсгүүдэд нь гоё цөнхнүүдэд тавьсан байгаа. Нэр болохоор дандаа Skinny Dip, London-ийнхоо ахын Miss Lola. Нөгөө талд нь болохоор би бас гоё цөнхнүүдэд тавиад гоё шилнүүдээ бас тавьсан. Шилнүүд нь болохоор дандаа Zero UV-гийнх байгаа. За бүгдээ одоо нойлын өрөөлөө орцгоё. За манай нойлын өрөө инээ. Бас тал байна. Сүндө талтай. Тэгээд энд ингээ 2 хүн угааж болохоор нойлоо. Тэгээд энд усны shower байна. Усанд орох хэсэг.
Миний хамгийн дуртай хэсэг байна. Тэг миний байн надад бас амар гоё таалагдчих юм. Усан ингэж гараад тэг би энэ лаптопоо тавиад кино үзээд ингээ усандаа хийх боломжтой. Энд болохоор миний артистри юм бүтээгдэхүүнүүд байна. Би бол шүдний созоо эдний электрон кластер соникийг ашигладаг. Тэгээд мэдээж кластер AB амны цэцлэг байна. Тэгээд мэдээж утсаар өдөр болгон 2 удаа угаасныхаа дараа хэрэглэх хэрэгтэй байдаг. Тэгээд би артистригийн болохоор би яг энэ Hydro V гэдэг комик хэрэглэдэг. Надад энэ бол маш их тохирдог. Энэ баг одоо дуусж гин. Ер нь бол өдөр тутмын ийм зүйлүүд хэрэглээд мэдээж нарны төсөв төрхөн. За миний нойлын өрөөнд би иймэрхүү юмнууд байна. Яа тэгэхээр ингээд миний өрөө дуусж гин. Үгүй би жаа. Тэгээ миний өрөөний хамгийн сүүлийн хэсэг болохоор миний хувцсны шүгэн. Ийм их хувцс ирсэн. Бид нэр энэ готлуудаа болохоор би зургандаа ихнийхийг өмссөн. Тэгээ шийдсэн баа. За одоо бүгдээрээ Жажа ээж хоёрын өрөөл орё. Сэна Жажа. I'm doing a home tour. Тэгээ энэ хоёрын өрөө болохоор амар энгийн. Энд гоё шүгэн. Энд амар том closet байна. Бас амар том толь байна. Манай гэр дөрөнд талтай биш би сая л анзаарлаа. Энэ хоёрын ор юм байна. Тэгээд энэ хоёрт бас юу байгаа? Нойлын өрөө байгаа. Ийм гоё shower байна. Энэ усанд ордог хэсэг нь ер нь бол Шангрилатай айгүй адилхан санагдсан надад. Ийм хэсэг байна. Дэш нойлын өрөө. Тэгээд нэг толь байна. Тэгээ ер нь бол ингээд бид нарын 1 сар амьдрах гэрийн маань home tour ингээд дуслаа. Айгуу гоё амралтыг бид нар хийж байна. Тэгээ гоё влогууд орох болно. Энэ видеор би гэрээ танилцуулж авахгүй юу? Аха. Тэгээ ер нь бол танилцуулаад дуусчлаа. Хаа гоё сэтгэлээ хэлээч. Элээ ямар байна? Хай. Элээ дээрээ бараг сар болох гэж байна. Яг гэртээ байгаа юм шиг. Үнэхээр гоё тав тухтай орчинд гоё амарч байна. Хүүдээ баярлаа. Энэ боломжийг гоё амарч байгаа. Боломжийг олгосон, үүний төлөө хөдөлмөрлөж зүтгэсэн хүүдээ маш их баярлаа. Ээж нэргээд одоо гэж чадах ятгаараа хариугийн дайрна гэж. Тэгээд өөрөө хүүхдэд дөрүүлээ өсгөж хариу барьна гинэ. Хүнээс амар том бэлэг авсан юм шиг байгаа байхгүй юу? Өмнө нь ингээл гадаадад амархаар нэг ингээл 2-3 хоног амраал ингээл айгүй ядраал гэдэгсэн чи одоо ингээд яг гэртээ байгаа юм шиг ингээд удаан яг 1 сар ингээд амраад үзээд тухтай явахаар айгүй гоё кайф авд юм байна, амралт болд юм байна. Тэгээд дээр нь энэ гэр надад маш их таалагдж байгаа. Би ер нь өөрийнхөө гэр орныг ийм болох юм төлөө. Гоё минимал тийм. Амьдрахад ингээд том тавилгад ингээд хүнд юм хэрэггүй юм байна. Айгуу сайхан яг ийм галтгоо. Тэгээд бүх юм нь ийм бэлэн хоол хийхэд нэр та ийм гоё галтгоо. Тэгээд гоё ор байхад болоо юм байна. Хувцасны шкаф тэгэл болоо. Ер нь гэрт ийм том стенк тавилга байх юм бол навш хураагаад идэх юм байна. Түүнийг ойлгосон, навшнаасаа салах маш том мотивацийг авсан. Дээр нь надад хоол хийхэд эмвэгийн энэ cook. Үнэхээр таалагдсан. Энэ хоол хийхэд маш богинохон хугацаанд тэгээд дээр нь маш гоё амттай. Тийм гоё бол үнэхээр ухаалаг сав суулгыг хэрэгжилж байгаа. Үнэхээр баярлалаа. Очоод би бас энэ ухаалаг сав суулгыг авах сонголтоо хийцэн байгаа. Бид нар баг энэ cook-нд дахиад шарж байгаа. Йоо, гаднаас авснаа. Амар гоё тий. Тэгээ гол нь яг нөгөө нэг амтын бүр яг махруу шингээгээд бүр айгүй гоё болгодог болохоор амар гоё. Тэгээ гаднаас авч ирсэн дахианаас илүү гоё амттай тийм дахиад хийж гин. За, cook нь болохоор ийм гоё тавг. Өшөө 5 нэм хараад аль энийг харуулъя. Ээж бүр амар дурлцаа бүр яриад байгаа байхгүй юу? Дөрвөн хүнтэй айл яг тохирсон. Тэгээд энэ дотор зүгээр тэгээд ингээд тэр чигт нь хийчихнэ.
тохин дотор дахиад хийхэд л ерөөсөө Өөр гомдтой. Өөрөө энэ кукны нэг даваа тал нь ерөөс чахалгаан хийдэггүй. Нэг буцалгаал тэгэл унтраач. Өөрөө энэ 7 давхар ган юм ширэм тусгай бүтцтэй учраас халуунаа барьцдаг. Тэрэндээ ингээд бүх юм ичигнэ. Өдөр алган гэртээ хаал хийж идэж байгаа. Гэртээ гоё. Удаа хаалаа хийж идэж гин, хуушураа хийж гин, цавингаа хийсэн, дахиад шарж гин. Тэгээ гадаа бассейнда орчоод. Тэгээ гоё хөдлөө, тасглаа хийгээд, витамин уугаад. Айгуу гоё амралт. Тэгээд гоё амралтчиг амьдарч тий. Амьдарч байна. Амьдралдаа ийм гоё амралтыг бас би үзчихээсэнгүү анх удаа үзчихээ. За хутагаа хамт ингээ амрах хэвээр гоё байна. Оо хоёр охин шиг л гоё амарч шүү. За үзсэн та нарт баярлалаа гэж. Үзсэн та нарт баярлалаа. Тий, үзсэн та нарт баярлалаа. Дараагийн влогоор уулзцгаая. Subscribe хийгээрэй. Яг үнэ subscribe хийгээрэй. Лайк дараарай. Comment хийгээрэй. Бай бай. Баяртай.